Энэ бол ямар ёс заншил вэ гэвэл хүүхдийн ялахын үсийг онгон үсийн анхудаа авч байгаа ийм хүндгэлтэй ийм ёслол байгаа юм. Эс хүргэж байгаа биш. Модон утгаар эхэлж яс болгож хүргээд тэгээд тэр цагаан сүүгээр эхэлж амсуулаад магнайданд өрхөд хайж эс хүргэж байгаа явдал бол их хүндгэлтэй ёс юм аа. Энэ эртнээс яагаад үүссэн гэвэл угаасаа хүний үс чинь ургаж идэг болохоор тэр чинь бас засж явах, тайрч явах тийм шаардлага бол эрт үеэс энэ үе хүртэл мөргөлж ирсэн ёслол юм. Тийм учраас хамгийн ихний одоо тэр ёслыг их хүндгэлтэйгээр мөнгөн хайчны амсрыг хүргэж мөнгө насын даатгаж байгаа юм аа. Алтан хайчны амсрыг одоо нээж амь насын даатгаж байгаа маа гэсэн утгаар ингэж хүргэж байгаа ийм хүндгэлтэй ёслол юм аа. За энэ бол хүүхэд бүр нялхан ялзраа үе өнгөрөөгд мэдээ ороод, хэлд ороод, хөлд орсон энэ надад зориулж хийж байгаа одоо ёслол юм байна шүү гэдгийг ойлгодог болсон үед хийж байгаа учраас их хэлж байгаа өгч гисэн утга бэлэгдэл, хийж байгаа үйлдэлч гисэн бэлэгдлийн утгыг бол төгс агуулсан байдаг ийм ёслол юм аа.